За өглөөний мэнд. За өнөөдөр би Момбошо гэж Японы засгийн газрын тэтгэлэг, Японы боловсролын яамны тэтгэлэгт хэрхэн тэнцэх талаар та бүхэндээ мэдээлэл өгье гэж бодож байна. За миний ойлгож байгаагаар бол дэлхийд ер нь томоохон төсөл хэрэгжүүлдэг, амбицтай том төсөл хэрэгжүүлдэг 3 орн байна. За Америк байна, Герман байна, Япон байна, Азиас. За энэ 3 орн болохоор томоохон төсөл хэрэгжүүлнэ, өөрсдөө дэлхийн хэмжээний бодлого явуулдаг, эдийн засгийн хүч чадалтай учраас гадаадын тусламж хамгийн их өгдөг. Өөрийнхөө нөлөөний орнуудаа, тэгтээ хүн болгонд өгөхгүй шүү дээ мэдээж. Өөрийнхөө нөлөөний орнууд гэх юм уу, өөрийнхөө одоо ашиг сонирхол байгаа бүснүүдэд гадаадын тусламж хамгийн их өгдөг. Өөрсдийнхөө түнш орнууд гэсэн үг. За Японы хувьд бол энэ Азийн орнуудаа бас нэлийн их тусламж өгдөг. Тэрний дотор Монгол орно. За Японыг та нар мэдж байгаа. Одоо бол Хятадтайгаа тийм сайн харилцаатай биш, Солонгостойгоо ч тийм сайн харилцаатай биш. Тийм учраас Азийн орнд бас нэг ч гэсэн орныг өөртөө татаж түнш оронтой байх нь бол бас мэдээж эднэрт чухал. За тэгээд манайд өгдөг олон янзын тусламжийн нэг хэлбэр нь болохоор энэ засгийн газрын буцалтгүй тэтгэлэг сургалтын оюутнуудад зориулсан тэтгэлэг. За энэ тэтгэлэг нь болохоор хавар зарлаад ер нь за 100 эхэлж байхад л баг хавар ч юм уу 100 эхэлж байхад баг шалгалтын өгдөг. За тэгээд шалгалтын хариу нь бас их удаан гарна. Хавар өгөөд намрах хариу нь гараад баг өвлөөр шахав гарна да. Тэгээд дараагийн хавар явна. Япондтай харьцаад бас нэг анхаарах юм нь болохоор юм болгоныг наадуулж нэлийн урт хугацаанаар төлөвлөж дараа жилийнхээ юмыг одоо ярьдаг болсооч. Тийм болохоор Японы шалгалт Япон явъя гэж та бодож байгаа бол энэ жил шалгалтаа өгөөд дараа жил явна. Тэрнээс өмнө бэлдэнэ гэдэг нэлийн хугацаа хэрэгтэй байна гэж бодох хэрэгтэй. За тэгээд энэ тэтгэлэг болохоор коллеж гэж манайхаар одоо политехник коллеж гэдэг шиг тийм коллежид явж болно, бакалаврын зэрэгээр явж болно, магистрийн зэрэгээр явж болно. За тэгээд энэ гурав нь юугаараа өөрөө өгөхлөөр коллеж политехник коллеж бакалавр хоёр нь болохоор мэрэгжлэр авна. Үндсэн мэрэгжлийн шалгалт дээрээс нь гадаад хэл гэж бодож байгаа. Үндсэн мэрэгжил гэдэг юу вэ гэхээр мэдээж математик юм уу, нийгэм судлал юм уу, тухайн мэрэгжлээс хамаарат нэг 2 үндсэн хичээл дээрээс нь гадаад хэл 3 хичээлээр шалгалт өгдөг. За бакалавр нь бол маш өрсөлдөөнтэй. Яагаад гэх юм бол зөвхөн зарим жилд бол Монголоос маш зөвхөн хүн авдаг. Яг хөө тэр нөгөө цаанаасаа нэг боловсролын яамнаас нь тогтоосон тоо нэхлээр энэ жилдээ ер нь Азийн орнуудаас хэд гэсэн нэг тийм тоо байт юм уу? Яа тийм нэг өрсөлдөөн маш өндөр л гэж ойлгох хэрэгтэй. Коллеж. Бакалаврын зэрэг. Тэгэхээр коллежийн зэрэг нь болохоор арай гайгүй. Яг л политехник коллеж. Өрсөлдөөн бага. За политехник коллежид орлоо гэд муу юм байхгүй шүү дээ. Яг л 3 жилээр төгсөөд шууд их сургуулийн 3 дугаар ангиас орчин. 1 жил л алдах байх сайндаа л. Тэгээд бакалавр авдгаараа авч болно. Тэгээд энэ яг анх коллежээр политехник коллежээр очиод бакалавр, магистраа хийгээд Монголд ирээд сайд болсон хүн ч гэсэн байж шүү дээ. Тэгэхээр өрсөлдөөн гэдэг чинь бас заавал өрсөлдөж явах хэрэгтэй юм биш. Зарим юмнаас нь ингэж сонгоод бас нэг өрсөлдөөн багтай газраар нь л хүн явсан дээр байх л та. Ингэж би бол боддог хүн л дээ. Өрсөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэй гэж. За өөрийнхөө жишээн дээр ярихад би болохоор магистраар нь явсан. 30-наас хүрч иж явсан. Гэхдээ нэлийн бас бэлтгэл тухайн үед яг мэдээж одоо 20-тай байхдаа Америк явна гэдэг юм уу, баруун явна л гэж бодож байгаа шүү дээ. Англи хэл нэлийн тэрэндээ цаг зарцуулж байсан юм чи. Тэгээд яг явна гэж үзээр байгаа л